За энэ баг тэнгэрийн амд ирсэн. За миний хоройд баг тэнгэрийн ам руу бид энд хоолунданд ороод нааша бас сонирхоод дээшээгээ бүр ингээд хязгаар өгөх хаусууд энэ тэгээ сонирхоод ирлээ. Улаанбаатараас дээшээ энэ богдуулын ам руу бүр ингээд гүндэн тултал ингээд явлаа. Үнэхээр гайхалтай. Энэ улсын дархан цаас богдуулын одоо ийм онгон лагшин энэ гой газар чи ерөөсөө энгийн ард иргэдээс тасарчсан өөр ертөнц амьдрал юм ээ. За энд бол байгалийн бүр онцгой гайхамшигтай бүсд ерөөсөө яг л одоо нөгөө Швейцарын баячууд, Арабын баячуудаас ялгархааргүй, тутахааргүй гаражинда маш олон одоо машины гаражтай гадна талбай, хүүхдийн тоглоом энэ битүү ингээд чулуу оргийчихсан. За энэ амыг бүр дээш нь ингээл хувьдаа ингээд аваад энэ таксын зам засвар за энэ хүмүүсийн амрах газар магшаардаг нөгөө вайн дарсаа ууж гадаа зугаалдаг суудаг газрууд гээд үнэхээр амар тансаг маш өндөр зэрэглэлээр ийм байд юм байна. Мэдээж би л бодлоо л та энд амьдарч байгаа хүмүүс л үл утад хортгийг мэдрэх боломжгүй хийм битүү ногоон одоо ийм ойд агуулмжид ийм одоо нэг айлын хаусгч чинь гадна л та яг өөрийнх нь тэр хаус эзэмшигч чинь газар гадны спорт талбай ерөөсөнд маш гайхамшигтай бүтээн байгуул хийгдсэн байна л да. Тэгэхээр энэ хүмүүс би одоо сүүлийн 20 шахам жил баг Монголд утад хортогтой өвлөө уйлралт ер нь ирээгүй. Гэхдээ ирж би амьдраагүй ч гэсэн мэдэрдэг. Монгол маш их утаанд хүний эрүүл мэнд хамгийн наад зах асуудал дээр нь амьдрах орчны асуудал хүнд байгааг маш их мэдэрдэг. Тэгэхээр та бүхэн хардаа ийм орчинд байгаа хүмүүст утаа бол утааны одоо зовлон мэдрэхүү. За дээр нь цаана байгаа гадна террас байн майхан гадаа хүүхдийн өсөрдөг тоглоом, гол горих, уул зэнд ерөөсөө маш тансаг зэрэглэлийн Монголын бүх ард түмэн бүх хүмүүс ингэж амьдардаг ч болоосай. За энэ амьдрах бол мөрөөдлийн зүйл биш. Монгол улс бол мөнгөгүй маш мөнгөтэй орн. Харамсалтай нь энэ бол 100 тоног гэр бүл их мэдлэлтэнгүүдийн одоо 5 дахь орчмол бүрдсэн байд юм нөө. Энэ томчууд яагаад Монголоос явахгүй? Хотоо Монголтой ингэж хөөх юм хөгжүүлэх гэж тэмцээд идэм бол та гэд бас заримдаа тийм эндүрлийн бодлоод орж ирдэг гэтэл үгүй юм байна. Энд бол тусдаа нэг томчуудын ван тосууд байдаг юм байна. За энэ хүмүүс чинь зөвхөн утад хортгоос гадна агаар салхинд хөдөө явах гадаа явах шаардлага алга. За энэ хүмүүс хотын төвчрөө мөгжрөө тэр замын асуудал энэ хүмүүст бол үнэхээр падлаа байхгүй юм байна. Ерөөсөө л энэ битүү ийм байглаад одоо энэ хоошоо та ингээ бүр цааш уулынхаа амруу одоо энэ цагаан харагдаж байгаа ч нөгөө гэрэлтэлэг байгаа байхгүй юу мэдрэгчтэй. Бүр уулынхаа амруу ингээ цаашаа явчих чинь. За энд нэр бүхий хүмүүс бас олонний танил за мөн улирсан шинэ парламентын гишүүд, эмэгтэй гишүүд ийм хүмүүсийн хаусууд байна. Ганц нэг нь энд бол яг мэддэг хүмүүс нь байна. Тэгээд юу ч гэх юм лээ дээ. Тэр хүмүүсийн сайхан амьдарч байгаад бол болж нь бусад Монгол улсын иргэн юм чинь сайхан амьдрах хэрэгтэй. Сайхан амьдрах ёстой. Гэхдээ шудраг тусаар хэсэг бүлэг хүмүүсийн ийм таатай гоё орчин яг энгийн ард иргэдийн одоо амьдрал орчинтой харьцуулахад бас газар тэнгэр шиг дэндүү ингэж ялгаатай байгаад тавчиж байна. Одоо ингэж энэ богдууланд чинь бол одын зам орныг энгийн иргэд битгийл бид нар ч одоо ойр зурдаа ийм гоё газар аяллаар бүр зориол хол очдог. Гэтэл энэ хүмүүс зүгээр гараас гараад гадаа нэг иймэрхүү гол урсан тусгай хамгаалттай ийм гоё газар. Одоо таван сонсож байгаа юм бүр ингэж бүр төр хоошоо ойроо энэ ч одоо бүр богд уулын бүр энэ хойтлын амруугаа бүр ингээ хээр гой юм мебель юм шиг ингээ модоо бүр мебелжүүлээ ингээ сандал мандалтай. Энд чинь энэ манай мундагч йог мог хийдэг болтой юм аа. Одоо энд чинь ингээд одоо таахан харах юм бол тэр цаана тэр юм те
Энд нэг гоё ингээд саналнууд хийгээд суухад бэлдээд байна. Энэ санал байгаа. За ингээд энэ зам нь бол яа энэ Улаанбаатар хотод явган зам энтрээд явдаггүй шороотод хоостой. Гарангууд шороод хоосон замын асуудал бол маш их цутраадаг байхгүй юу? Олигтой гутламсгээ аргагүй маш хэцүү байдаг. За энэ замыг бол тасархай тавьсан байна. Халтрахгүй, энэ гулсахгүй, бат бих. За энэ бол зөвхөн энэ их баг тэнгэрийн ам буюу нийгмийн одоо онцгой дээд зэрэглэлийн хүмүүс зориулсан зам хүртэл ингээ өөр байна. За зөвхөн энэ спортын жижигхэн ганц нэг юм дасгал сургууль хийх юм ингээд чулуугаар ингээд хүрэлцэн байгаа байхгүй. Одоо энэ чинь нэг 2-3 хаан дасгал сургууль хийдэг юм юмнаас суйрлуулсан байгаа. Тэгээ энд ингээд зөвхөн энэ л ингээд байгалийн чулууг бол хайр найргүй ингээд чулуугаар ингээд зассан ба шүү дээ энэ хартаа. Тэгээ энэ одоо жишээл Улаанбаатар хотын явган хүний замыг ингээд хичвэл хөгшөд 100 одоо нөгөө нэг бороо засваргач нь халтрахгүй шүү дээ адаглаад. Тэгтэл монголчууд энэ замын стандартыг мэддэггүй юм байх таа гэж боддог. Мэдхийн дээр мэддэм байх. Өөртөөхөө яг амьдарж байгаа орчин нөхцөл өөртөөхөө гэр орныхаа хажууд энэ хамгийн чанартай зам. За хамгийн чанартай гэрэлтүүлэг. За мөн одоо тэр тав хүнсээ харсан те. Тэр жижигхэн тэр спорт хэрэгчлэх одоо хичээлэх жоохон маш бага зэргийн орон зай бүр ингээд байгалийн чулуугаар 10 өргөө битүү чулуужуулах хийчихсэн. Амар баян байгаа зү. Танхимд ороод улс төрийнхаа имижийг хөмсгөрөө маш өрөвч үнэнч хэцүү бид нар хэцүү байна гэдээ яриад байдаг болохоос энэ хүмүүс бол яаж хэцүү мэдэрх вэ? Одоо ингээд бүр амар тасарсан хауснууд байна. За энэ гол горхоо ингээд битүүлээд ингээд гүүр хийчихсэн. Тэгэл ерөөс ингээд аюулгүй замтай. Замууд нь ингээ өөрөөр одоо ингээ гоё ингээд чулуун зам, за халтаргааг бол одоо ингээ чулуун замаар ингэж халахж яснаа дээшгээ өрсгөөрөө нөгөө халтаргаас болгоомжлдог замуудтай. Голоор гарах чинь нөгөө чулуун булуун дээр хараач өсрөх, заслангууд очих чааг хэцүү шттэ. Бүгд юм жижиг гүүртэй. Бүр энд чи ингээ вант ус амьдрд юм байна. Хүүхдийн тоглоомны газар мазар нь хотод одоо очсон айлууд хороолууд чинь хүүхдийн тоглоомны газар бүр үнэн инээчтэй юм байдаг. Энэ бол байр болгоны гадаашх юм. Супер тоглоомны газруудтай. За энэ сагсны шийдтэй. Хаусууд нь одоо яг бараг л нэг том имлэг албан байгуулах шиг юм хаустай. Ингэж тансаг амьдрд юм байна. Хэдэн тэр бомгийн улс төрчд шинэ парламентд ганцхан 4 жил суусан улс төрчийн одоо байр гэр нь байд миний эмэгтэй улс төрч. Тэр мөнгө хаанаас гарваа? Ямар их мөнгөтэй юм бэ? Бизнес хийж байгаагүй. Одоо ийм хүмүүс чинь ингээд хэдэн тэр бомын ийм хаусууд. Би энэ богд уулыг ингээд яагаад төөхөнд ингээд хүчтэй юм болыг бүр амар гайхаж. Одоо тэр артлын хөрөн хаус гэдэг та нар хартаа. Одоо энэ айлын гадаа одоо тэр магшуулаа шарж иддэг энэ газрууд нь ингээд байгалийн модоор ингээд ширээ саналаад хийчихсэн. Бас л мөн одоо байгалийн чулуугаар зодоод сүйдрвч хийгээд эндээ ингээд бүр хээрштэй байрны гадаа. Энэ бас нийлэг цайлга болж ирсэн бололтой. Энийг хараад Монголын ард түмэн бүгдөө иймэрхүү жишгээр амьдардаг бол бүр баярлахаар маш гоё байна. Тэгэд хэсэг бүлэхээ хүмүүс ингэж амьдардаг батхаар өөрсдийнх нь цэвэр хөдөлмөр бол хамаалах. Тэгээд бүгдэнд нь ингээ модон шат, аюулгүй шаттай. За би та гэдэд зүгээр ганцхан айлын байр харуулна. Бид нар ч бас гадаадд нэрээ бас л
шүүсээр шахалтал ажилладаг хүмүүс шүү дээ. Өөрийн 5 жингэр босвол шөнийн бүрөө хүртэл ажиллаад олсон мөнгөнийхээ жилд 2-4% татварыг нь улстай өгвөл асар их хөдөлмөрлөдөг, өгтлээ хөдөлмөрлөдөг. Тэгээд бид нар нэг гайгүй хороолны 3 өрөө байраад тэрийг асар их юм авчлаа гэж боддог. Гэтэл энэ хараа ингээл яг энэ гоё ингээд үндэсний гоё ингээд баялаг бүтээгчд, үйлдвэрлэгчд, мундаг бизнесмен хүмүүс байдаг л ахaltaа. Бүгдээрээ шудраг бол хамаалах. Тэгээ нэг айлын байргээ та нар бодтоо. Арын тэр артлын хөрөн энэ уртлын энэ цагаан бол ингээд нэг айлын байр. Энэ одоо битүүч чулуутай. Энэ юу юм бол? Хогоо гэдэг хогийн сам байрладаг газар юм байна шүү дээ. Зэн гараж нь 4-5 машины багтаамжтай. Тэн амьдарч байгаа айл юм байна. За юм тасарсан баян хүмүүс чинь нэгөр ингээл их баг тэнгэр амнад ингээд байна да. Та бидний алхаж урагч чаддгүй богд бол аманд чинь ингээ айлад хувьдаа аваад өөр тэр дээшгээ одоо энэ террасан дээр санал ширээнүүд нь энэ чинь бүр дээшгээ бүр явж өгөх юм байна. Баялагийг тэгшүүрлагч болоосай. Монгол улсын иргэн бүрт баялагын тэгшүүрлүүлээд бүгд өвддгөө ижил боловсрал олоод ижил төвшөнд ядуу хөнгөө ядарч нэг дундас чаа олон эрэгтэй амьдрал Монголоо. Ийм л энэ да манайхаа. Гоё бүтээн байгуул, гоё газар эсгэд хөдөлж байгаа ч гэсэн гэр хороол ядмаг амьдарч байгаа хүмүүсээ зөөрлүүлэхээр бас бачимдмаар л